그렇게 적상을 За өнөөдөр нэмэлтээр сайхан цагууд дараагаасаа дүүрч байна. За харин одоо эзний үг өнөөдөр бидэнд ямар зүйлийг илэрхийлэх юм болоо. Өнөөдөр маргааш шууд 9 сарын 3 өчигдөр зарим сургуулиуд нээлттэй хийчихсэн. Маргааш шууд монголчуудын хувьд бол шинэ үлрэл шинэ жил хэлж байгаа мэд. За амьдралын нэг шинэ одоо хуудас нэгдэж байгаа нэг тиймэрхүү сонирхолтой бас цаг одоо хэлж байна. Ер нь бол он гараад шинэ жил хэлдэг биш монголчуудын хувьд бол яг 9 сар гэж бараг амьдрах хугацаа гэт амирал хэлдэг шүү дээ тий. Холмод сайхан төвчрээ нэг гол юмдээ ороод. За тэгэл энэ тэмдгүү бас хүмүүс яг бөөнөрөө бужигнаад багшилтаа өдөр нутгаас оюутнууд нэгдэж ирээд тэгэл холмоо нэлээд завгүй яг хөдөлгөөнд ороод яг гоё норнд ороод хэлдэг тий. Тэгэхээр ийм сайхан цаг үлрэл ирж байгаа энэ цаг үедээ зэрэгцээ эзэн өнөөдөр бидэнд бас ямар үгийг өгч ямар үгээр бурхан биднийг ятгах байна вэ? Бүгдээ хамтдаа Лук номын 4-р бүлгийн 1-ээс 13-р эшлэгийг харъя. Лук 4-ийн 1-ээс 13. Лук 4-р бүлгийн 1-ээс 13. За өнөөдөр бид хамтдаа энэ багц ишлэлээс бурханы үгийг суралцнаа. Лук 4-ийн 1-ээс 13. Эндээс нь унши та бүхэн дагуулад хараарай. Есүс ариун сүнсээр дүүрч Йорданаас буцаж цөлд сүнсээр дүлэгдэн 40 өдрийн турш явж соригджээ. Тэр үеийн турш тэр юу ч хийдэггүй учраас тэдгээр өдрүүдийг дууссаны дараа ихэд үлсчээ. 3-р эшлэл. Диавол түн хэрвээ чи бурхны хүү мөн юм бол энэ чулуунд талах бол гэж тушаалтаа гэв. Есүс хүн зөвхөн талахаар амьдрдаггүй гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр түүнийг дээш аваачаад хоромхон зур дэлхийн бүх хаанчлуудыг үзүүлв. Тэгээд диавол түнд энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүх хүчийг би чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн. Би үүнийг хүссэн хүндээ өгч чаднаа. Тиймээс хэрвээ чи надад мөргөвөл энэ бүгд чинийх болно гэхэд Есүс түнд чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчлээ гэж бичигдсэн байдгаа гэв. Тэр түүнийг Иерусалим руу аваачаад сүмийн орой дээр зогсоогоо түүнд хэрвээ чи бурхны хүмүүс юм бол эндээс доошоо өсөл чамайг хамгаалах үүргийг тэр тэнгэрч нартай өгнө. Мөн тэд гар дээр чамайг өргөөд авч явна. Ингэснээр чи хөлөө чулуунд зохихгүй юмаа гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэн Есүс. Чи өөрийн бурхан эзнээ сорж үл болно гэж бас бичигдсэн байдаг гэлээ. Диавол хамаг сорилтон бараад тохиромжтой цаг иртэл түүнийг орхин оджээ гэсэн. За энэ хэсгээс өнөөдөр бүгдээ эзэн үгийг суралцнаа. Уруу датлагыг ялан дийлхэн гэдэг сэдвээр бурхны үгийг хамтдаа суралцнаа. Хамтдаа дагаад сэдвийг хэлэхгүй юу гурваа. За яг үг хэлэхээс өмнө нэг зүйлийг залруулахыг яаж. Түрүү манай эта ахлагч маань өргөл уриалж байхдаа би нөгөө 4-7 хоног сүмдээ ирэхгүй учраас гинт ирсэн чинь гэж ярьсан шүү дээ. Тэгээд 4-7 хоног эта маань сүмдээ ирээгүй шалтгаан нь нөгөө хөдөө томилтоор явжсэн шүү манайхаа. Тэгээд ажиад гинтгэн 4-7 хоног байхгүй байдаг биш байгаа. Манай эта маань хөдөө 4-7 хоног уу 1 сарын турш томилтоор явжсэн. За ингээд залруулчлаа. За хамтдаа эзний үгийн төлөө товчхон залбирая. Их эзэн минь таврын үгээр энэ өдөр биднийг өрөөх болтугай. Үг тань бидний бодол санаа зүрх сэтгэл амьдрал маш олон ухаарлыг өнөөдөр авцрах болтугай. Яг л харанхуй газар гэрэл цацрахтай адил. Таны үг бидний амьдрал гэрэлхийгээ баяр хөөр үнэнийг илчлэн харуулах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйлаа. Амен. За анд дуртай хүн байна уу? Ан хийх дуртай. За ганцхан гарлагч манай Балчка манай би. За тэнд бас манай энэ хоёр маань сая загсанд явсан тийм. Загсанд яваа загс байсан зураг Facebook дээр тавьсан байсан. За би та нарт Аляскад буунд гаргахгүйгээр чон алдаг нэг арга хэлж өгөх гэсэн, танилцуулах гэсэн. За ямар ч буунд гаргалгүйгээр чимээ шуган тарилгүйгээр Аляскад чон алдаг нэг арга маань гинэ. Хурц зэртэй балиусыг аваад тэгээ бүлхэрсэн цусанд дүрээд гаргаад царцаадаг байна. Хэсэг хугацааны дараа оруулж ирээд нөгөө балиусны гадуур мөстцсөн байгаа тэр одоо балиусаа оруулж ирээд дахиад цусан дүр. Ингээд юу болдог вэ гэхээр хэсэг хугацааны дараа нөгөө хурц зэртэй балиусны маань гадуур цусан бүрхүүл буюу чомны хувьд бол юу болох вэ? Мороженое болох юм шүү дээ.
Ямар маргааш дуртай бай. Мороцкой уснаа гэсэн. Тэгээ чон бол ерөөсө цусан дулан гэсдэг амт. Тэгэхээр нөгөө цусаар бүрхэгдсэн байгаа чоны хувьд бол өстой Мороцкой болсон тэр зүйлээ гаргаад яг одоо чон явдаг гүйлтэй тэр газар дээш нь харуулаад одоо байрлуулдаг байна зоо гэсэн. Ишээр газар. За тэгээ яг үгээр чон явж байгаа цусны өндөр агуулгатаа хурж ирээд Мороцкой гэдэг 7 хоног шүү дээ. Тэгээд чон угаасаа цусан дуртай амт учраас 1 7 2 7 сүүлдээ яг манай энд байгаа маргаашин дуртай бискутчүүд залуучууд шиг нөгөө төрөөс улаан галзууд болоод байгаа. Хэсэг хугацааны дараа юу болох вэ гэхээр нөгөө мөсцсөн байгаа тэр цусны дотроос ир гарч ирдэг. Ингээд юу болдгоо гэхээр өөрийнхөө хөлийг зүсэж буюу цус салдах маягаар чон маань үгтгэн мундаг байна. Томодгүй өөрийнхөө цусыг толгойгоо гэсэн. Нэг талаараа дурлмаар хамт байсан боловч хэсэгхэн хугацааны дараа дотроос нь үхэл гарч ирдэг гэсэн. Тэгэхээр яг чоныг буундуу гарахгүйгээр алиас гэж ингэж алдгаа гэнэ. За яг л үүнтэй адилхан муу ёрын сүнс биднийг өргөдөхтаа бидэн лүүд өгч ирэхдээ биднийг хараад ой гутмаар эсвэл зүхтмаар эсвэл сонгомооргүй санагдах тийм зүйлээр огт биднийг ятгадаггүй байна. Харин бидний хувьд бол дурлмаар амттай дур улаамаар татгалзахын аргагүй тэр бидгээд бүр маш их хэрэгтэй. Цаашаа харах юм бол залбирлын хариулт ч юм уу гэж хэлчихмээр тийм зүйлсээр биднийг өргөтөн уруу татдаг байна. Хулганы хорны бараг 70-аас доошгүй хулганы хамгийн их дуртай хоолнос байдаг. Харин үлдсэн 20 гаруй буюу 30% хор байдаг. Яг л үүнтэй адил ивэл юм шиг, хангамж юм шиг, ерөөл юм шиг, хайж авсан зүйлээ олсон юм шиг баярламаар тийм л зүйлээр морин сүнс биднийг өгөөшөнд оруулдаг. Энэ дэлхийд адгийн морин сүнс маш бодтойгоор ажиллаж. Үе үеийн залуучуудыг, өсвөр насныхныг, дунд насныхныг янз бүрийн худал хуурмаг бузар зүйлээр уруу татаж эцэст нь амт гэж мэдрээд таашааж байсан зүйл дотроос нь үхэл гарч ирж амьдралыг нь сүрүүлнэ гэдгийг мэдэхгүйгээр хүмүүс моринс уруу татагдж байгаа. Ийм цаг үед бид амьдарч байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр үнсэн хэсэгт эзэн Есүсийг моринс хэрхэн уруу татаж өнгөрөх гэж оролдож байгаа тухай гарч байна. Хамтдаа Лук номын 4-р бүлгийн 1-ээс 13-р ишлэлээр гарч байгаа түүхээс суралцъя. За эхлээд уруу татагч буюу адгийн морин сүнс ямар цаг үед ирэхээ мэддэг гэдгийг бид эндээс харж байна. Эзэн Есүс рүү ирэхдээ 40 өдөр мацаг барин залбираад дараа нь их өлсөж байсан үед нь түнэр үлсэн. 39 өдөр дээр нь биш, 38 дахь дээр нь биш, 40 өдөр мацаг барьсны дараа. За Библийн өөр нэг хэсэг дээр яг энэ Библийн 4 хэсэг дээр гарч байгаа. Өөр нэг хэсэг дээр нэг 40 өдрийн дараа гэж хэлсэн. Яг мацаг бариад дуусны дараа морин сүнс түн рүү ирээд үгсэлж байна гэсэн. Тэр хүртэл ачаал амаал хүлээгээл явж байсан гэсэн үг байна. Тэгэхээр морин сүнс хизээ эзэн рүү ирэх вэ? Хизээ биднийг оролдох вэ гэдгээ маш сайн мэддэг айхтар нөхөр байна. Есүс эзэн яг энэ үйл явдлын өмнөх хэсгийг харуул Есүс эзэн усан баталгаа хүртэж ариун сүнс түндээр тагтаалгай дээр буун ирсэн тохиолдол болсон. Ингээд Есүс эзэн 40 өдрийн онцгой залбирлын дараа хүн төрлөختнийг аврах Бурхны ер бусын ажлыг эхлүүлэх яг тэр эхлэлийн цэг дээр морин сүнс түнэр ирж байна гэсэн. Яг Бурхны хүслийн дагуу амьдрах шийдвэр гаргах үед яг Бурхны алдрын төлөө явах гээд эхлэнгүүтэл таны амьдрал ямар нэгэн бужигнаад эхэлдэг байна. Ер нь та бодоод үзээрэй. Таны амьдралд хэзээ асуудал өрнөдөг вэ? Эзэн Есүс усан баталгаа хүртсэний дараа яг энэ асуудал ирсэн. Нэлээд нэг дагалдагч маань хэлжсэн, "Пастор би усан баталгаа хүртмээргүй байна" гэж. Яасан бэ гэсэн чинь нэлээд хүчтэй болж байгаа хүртье. Одоо бол бэлэн биш байна. Яг усан баталгаа хүртсэний дараа муу Есүс ирээд эзнийг сольдог штэ. А яг үүнтэй адилхан би хүртээд дууссан бол бүгдээ надад авах гэдэг үл яана. Ер нь муу Есүс яг усан баталгаа хүртсэн хүмүүс рүү илүү дайрах шиг байна. Яг усан баталгаа хүртэх чухал юм болов. Усандаа ач холбогдол байна уу? Яг үнэн хэлэхэд шийдвэртэй ач холбогдол байна. Гэвч нүгэлтэй замаа орхиод Бурхны замаар алхахыг шийдсэн хүн итгэлийн амьдралыг сонгосноо тунхаглан усан баталгаа хүртдэг. Тийм биз?
Харин яг итгэлийн замаар алхаж гин нүглээ ардаа үлдээгээд Бурхны хүслийн дагуу зөв амьдралаар амьдрья гэж шийдэнгүүд муу Иесус бидэнд лөө ирэх нь түгэн л байдаг гэсэн. Тэгэхээр энэ байгаа усан болохоор өтөг хүмүүс заддаг л өстө дэм юм байдаг гэж битгий бодлоо. За өөрчлөлөө бүгдээр түүхээс харуул яг ийм чухал шийдвэр гаргангуут л юу болов гэмээр нөгөө гай газар доороос гахаа модон дотроос гэдэг шиг гинэтхэн асуудлууд оволцоод янз янзын юмнууд хөдөлгөөнд ордог. Альва буруу замаас хэрэг шийдвэр гаргангуут нийгэм зөв амьдралаар амьдрья гэж шийдэнгүүт л батгалцахын аргагүй уулзалтууд, янз янзын баярууд, эсвэл янз янзын ивентүүд, партиуд үргэлжлээд эхэлдэг. Сатан яг хизээ бидний буруу татаж сорих вэ гэдгээ үнэхээр сайн мэддэг нэгэн байх нэ. За бүгд намайг дагаад хэлээрэй. Ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед, ямар нэгэн чухал цаг руу хөл тавихад, Бурхны хүслээр алхахыг гэж шийдэх үед юмс хөдөлгөөн байна. Одоо 9 сарын 1 болж байна. 9 сарын 3 болж байна маргааш. Хичээлийн шинэ жил орлоо. Удаа хүлээсэн найзуудтайгаа уулзсан. Яа, сандсан байгаа. Уулзаагүй юм болно те. Тэгээд шинэ цаг руу ороод ямар нэгэн чухал цаг руу орж байгаа байхгүй. Дараагийн анги дэвшээ, дараагийн хэсэг рүүгээ орж байна. За тэгэнгүүт янз янзын хөдөлгөөнд ороод эхэлнэ. Эх 7 хоногт бол нэлээд олон парти явах шүү байгаа энэ иргэн дээр. За бараг эвентэр дөрөв 7 хоног ч үз мэднэ. Тийм ээ? Тэгэхээр залуучуудаа болгоомжтой байгаа. Гай газар доороос гахаа ханаас үлээ. Модон дотроос харин үхэл амт дотроос сэтгэл дотор амтан дотроос гарч байна. Таны ямар нэгэн чухал шийдвэр гаргангууд урд нь бас ямар нэгэн хэцүү зүйлүүд тохиолдож байсан. Та эргээд бодоод үзээрэй. Яг ихсний замаар алхахын гол янз янзын удаанаас өрнөд хэлдэг. Яг л эзэн дүүлчлэгээ шийдэх бол янз янзын бүжигнаад хэлдэг. Яг л эзэнд итгээд зүрхсдэгдээ бурхан зориулаад эхлэнгүүд зөв зүгээр сууж исэн нөхөр босч ирээд уурлаад ондог. Тэгдэг үү? Тэгдэг. Гэхдээ та битгий гахаараа бас битгий бууж өгөөрэй. Учир нь 2-р Коринт 2:14 дээр харин бурханд талархлууд нь өргөгдөх болтугай. Тэр нь бидний Христийн дотор ямагт ялуулдаг бөгөөд гэсэн байна. Христ дотор бурхан бидэнд дандаа ялалтуудыг өгдөг. Амен. 2009 онд эхнэр бит хоёр нэлээд шийдэнгийн шийдвэр гаргаад Улаанбаатар хотоос Баханбаатар руу сайн мэдээ тараахаар явсан. 2009 онд 4 настай охиноо дагуулад үлзийтэд байгаа гэр орноо цоожтоод тэгээд бүгдийг бурханд даатгаал сайн мэдээ тараахаар явсан. Тэнд бид 17 хоног байсан. 17 хоног хугацаанд тэнд маш олон юм болсон. За дээрний улсангаар очиод удаагүй тэнд нэг гэмт хэрэг гарсан байсан. Нөгөө гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийг үйлдсэн залуу маань нөгөө орон нутгийн бас нэг нэр нөлөө бүхий үнийг бүгдөөс. Тийм учраас ерөөсөө хэрэг мэрэгт татагдахгүй нэг л тэнд дархан цаашдаа нүгэл давгаад байж. Дээр нь орон нутгийн бүгдээрээ мэдэж байсан. Тэгээд нөгөө залууг бид нар хараад эхлээд за энэ залуу яндаа гэж үзсэн харин дараа нь эзэн энэ залууд сайн мэдээ хүргэх ёстой гэж сануулсан. Ингээд нэг өдөр нөгөө залуутай хуваалцсан сайн мэдээ ярьсан. Тэгээ яг сайн мэдээ яриад нөгөө залуу эзнийг хүлээж авч явах үед яг эзнийг хүлээж аваад зүрх сэтгэл нь эзэн рүү ирж гэм нүглэн гимшиж байх үед үлзийд хороололд байдаг гэр оронд маань юу болж байсан гэж бодчихоо. Манай хулгай орж ирсэн байна. Яг тэр цаг мөчтэй зэрэгцээ. За тэгээд яг тэр өдөр нь утас маань дугарлаа, дунд эгч маань над руу залглаа. Гү чи юу хийгээд явна вэ гэж. Би их чухал ажиллаар явж байна. Хаана ямар чухал ажиллаар яваад байгаа юм бэ? Өөр хангал үлдэх чухал ажиллаар явж байна. За наа чухал ажил чинь яах вэ? Ингээд орж чухалгаа орсон байна. Хурд өгөөд ирсэн. Тэгээ яг ийм үг сонсвол та нар яах вэ? Яах вэ? Харин да. Альс халелуя. За яах. Яг үнийг хэлэхэд бурхан надад тэгж хэлвэл яасан юм бэ сануулсан ш. Ихлүүлсэн ажлаа дуусгах нь ч бол байсан. Өнөөх залуу дөнгөж эзнийг хүлээж авсан,
Үргэлжлүүлээд үлдсэн хонгуудад нь тэр залуу эзний тухай ярьж дагалдуулах байсан. 17 хоногийн маань дөнгөж 7-8 хоног нь өнгөрч байхад цаана 10 хоног дутуу байхад илгээлтэд дуусах ёстой гэсэн заавар ирсэн гэсэн. Тэгээд би ихчтэй их сониг юм хэлсэн. Ихч маань мангар маашаа ингэж уцаад тавьсан. Ямар зүйл хэлсэн бэ? Зүгээрээ ихч би нэг 12 хоногийн дараа очноо. Цонх үүдээсээ хаагаад очиж гэсэн. Оо хинст мангар гэж уцаад тавьсан. Яг энэ чухал шийдвэрийг гаргангууд яг ямар нэгэн муу зүйлүүдээс муу зуршлаасаа татгалцлаа гэнгүүт урд нь үнээр олддог байсан зүйл дараа нь үнэгүй болдог юм. Тэгвэл огт таарлдаггүй байсан олон жилийн өмнө найзлж байсан найз гинтэн өдөөс ханддаг. Үу яа сайн байна уу? Чамтай ингэж уулзах гэж сэтгэл зөрөөр хоёлоо гараа явчихсан тийм. Яг чухал шийдвэр гаргаад яг чухал байр суурин дээр ирэх үед муу Иесус хизээ хаан хэрхэн яаж биднийг оруулахаа мэддэг нэгэн байх нэ. За үргэлжлүүлээд бас харъя. Энэ хүү уруу дадлаг сорилт гээд байгаа зүйл нь хизээ бас дуусах болоо. Ер нь амьдралдаа уруу дадлаг байхгүй, сорилт шалгуур байхгүй, асуудалгүй амьдарч байгаа юм байна уу? Тэг үгүй гараа өргөөрэй. За энд байгаа хүмүүс бүгдээрээ яг оригинал амьдралаар амьдарч байгаа юм байна. Нэг удаа Библийн багш маань юу хэлсэн гэхээр хүний амьдрал энэ дэлхий дээр амьдралаа дуустал уруу дадлаг сорилт асуудал донд өрнөнө гэж. Тэгээд энүүнтэй та нар эвлэрээ гэж зааж хэлээ. Хизээ нуруу давлага дуусах болоо. Хизээ бид нар сорилт шалгуур дайсангүй амьдрах болоо. Энэ амьдралаа дуусаад эзний оршихуд очих өдрийг хүртэл. Хэрвээ бид нар үргэлжлүүлээд харуул Лук номын 4-р бүлгийн 13-р эшлэл дээрээс харуул диавол сорж тэгээс үлд нь бүх сорилтоо бараад явдаг. Тэгэхдээ явахдаа нэг юм хэлж байгаа юм дээр. Тохиромжтой цаг иртэл орхиод явлаа гэнэ. За яг үнийг хэлбэл таны муу Иесус сорж болохоо харин яадаг вэ? Тохиромжтой цаг иртэл түр амрыг дагаад яваад өгдөг. Батаг яг сорж батаг дийлхэ бодонгуудаа за тэгж байгаа тохиромжтой цаг иргээр эргээд ирээд явж байгаа. Эндээс нэг зүйлийг бид харж болно гэсэн. Тэр хизээш бидрийг оргидоггүй байх нэ. Тийм учраас бид нар сонор сэрэмжлээ байх ёстой. Хажууд байгаа руу хараад хэлдэ сонор сэрэмжлээ гэж. Уруу дадлахаас гадна сорилт шалгуур мэт зүйлсүүд бас бидний амьдралд тохиолддог. Өнгөрсөн 3 өдөр буюу 8 сарын 29-нд яг бид нар дарахнаас буцаж явах замд бензин колонктер зогсоод бензин хэлсэн. Тэгээд бензин хийж дуусныхаа дараа би машиндаа суухдаа энэ колонкийн түгээгч итгэж хүнтэй таарсан нэрүүл юм да гэж суусан. Тэгсэн чинь манай машин суусан бэлгээгийн гэрвэл бас эхнэр маань юу болсон яасан гэж сонирхсон. За юу болсон бэ гэхээр би бензин авахдаа 20 литр бензин гээд авсан. Тэгээд 36,500 төгрөг болсон. За тэгээд тэрний дараа юу болсон гэхээр би 40,000 төгрөг өгсөн чинь надад 13,500 хариулж өгсөн. За хэдийг хариулж өгөх ёстой вэ? 36,500-аар бензин хэлсэн би 40,000 төгрөг өгсөн. Надад 13,500 хариулсан. Хариулж өгөөд за баярлалаа гэн гот би нөгөө мөнгө харж тоолж байгаа. Өө та надад буруу мөнгө өгсөн байх шүү дээ гэсэн чи юу вэ зөв шүү дээ гэх. Үгүй буруу энэ 10 чинь илүү байна гэж цагаа гэсэн. Тэгсэн чинь аюу баярлсан. Хөө ямар гоё нэ. За ёстой баярлалаа. За үүнээс гадна бас хаана үлээ саяхан нэг хоол идсэн чи будааны мөнгө аваагүй тэгээ. Тэгэхээр Шангрила нөгөө багийнхныг аваад тэрж явж байгаа байх тийм. Тэгэхээр би явчихад та нар буруу тооцоо хийсэн байж тээ гэсэн. Тэгсэн чинь нөгөө касс чинь юу болсон бэ гэхээр будааны мөнгө аваагүй шүү дээ. Будааныхаа мөнгө юу гэсэн чинь за өнгөрсөн. Шудраг байгаад баярлалаа. Тэр нь кофе мөнгө аваарай гэх. Тэгэн бодонд 20 л явж байгаа 20 кофе авч болох гэсэн чинь тэр 20 кофегаар шагнуулсан. Гэхдээ юм жижиг сажиг зүйл хүртэл бидний хүмүүс чанарыг сорж байдаг. Харин энэ зүйл тохиолдоход бид нар эргүүлээд 10,000-ыг өгөх нь бид нар хүмүүс чанараа тэжээж, бурхныг гэрчилж, сорилт уруу дадлах шалгуурыг гэрчлэл болгож хувиргана гэсэн үг. Харин тэрний оронд хөө эзэн минь 10,000-ыг өгчлээ. Халелуя аваа явуулж та тэгээд дуусч байна гэсэн үг дээр. 20 кофе дөрөв гэсэн. Тэгэхээр автус нь уруу дадлах сорилтыг бүгдээрээ төсвөрлөн гарч үүнийг гэрчлэл болгоцгоо. Эзнийг алдаршуулал болгоцгоо. Амен. За бүгдээрээ түүх рүү эргээд очие.
Адгийн моёрын сүнс эзэн Есүсийг сорьсон хизээ ирэх вэ, хизээ сорих вэ гэдгээ тэр мэддэг нэгэн байх нь. За үүнээс гадна 3 янзаар эзэн Есүсийг сорьсон. Энэ 3 янзын сорилт бол бидний амьдрал руу адгийн моёрын сүнс сорж урууддаг түгээмэл 3 арга барил байна. Энэ 3 арга барилаар адгийн моёрын сүнс биднийг сордог байна. Бидний амьдралд асуудлуудыг, хоосрлуудыг, харилцааны зөрчлүүдийг, ганцаардыг, цөхрлийг, харуулслыг авчирдаг гэсэн. Энэ 3 төрлийн сорилтоор. За эхнийх нь адгийн моёрын сүнс биднийг хэрэгцээтэй зүйлсээр маань сордог. Дутагдж байгаа хэрэгцээтэй зүйлсээр маань сордог. Эзний хувьд 40 өдөр мацагвар залбираад дууссан учраас их үлссэн байсан. Үлссэн хүнд юу хэрэгтэй вэ? Хоол. Үлссэн нэмэх хэрэгтэй юу? Нэг гоё юм үзүүлж байна. Цатай чамшаа гоё. Үлссэн нүдний шил хэрэгтэй юу? Үлсээд нэрс юм олж чадахгүй нүдний шил зүгш. Үлссэн хүнд сошиал брендийн хувцас хэрэгтэй юу? Үлсэж өгөх нь ихтэй гоё харагдаж байгаа. Үлссэн юу хэрэгтэй байх тусам? Хоол. За яг үннийг хэлэхэд энэ хоолны тулаан бол ер нь одоо цаг үеийн бас муу Есүс бидний нэлээд хүчтэй сордог нэг тулаан юм шиг байгаа юм шүү дээ. Ерөн сар бол Библиэлд муу Есүс хоол хүнсээр дамжуулан сорьсон төв хэд байдаг. Хамгийн эхнийх нь бол Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр байгаа Эва соригдож байгаа гэсэн. Эва нөгөө модны жимсийг харсан чи ямар харагддаг вүлээ? Амттай, дургулаан, хорхой хүрмээр, шунал төрмөр тийм харагдсан. Тэгээд юу болсон бэ? Тэсгэлгүй аваад өнгөрцөө гэсэн. За энэ жил хүндрэлтэй уналт эхэлсэн бол үргэлжлүүлээд харуул Исаагийн хүү Исав өлснөөсөө болоод аяг хоолоор Бурхны өрөөлийг худалдчихдаг. Өлснөөсөө болоод аяг хоолоор. Заримдаа бид аяг хоолноос болоод за ялангуяа ирчүүд шум унжаад байгаа гэдэг. Ялангуяа Монгол ирчүүдийн түгээмэл шин чанарууд гэдэг жагсаалт байна. Тэрэн дотор юу байсан гэж хоолгүй байх үедээ бүгд ууралдаг гэсэн юм. Ягаад ч танаас уурна гэдэг. Үлсгөө. Ялангуяа энэ хүний ер нь ухаан нь хотоотойгоо нэлээд бүдүү артериас усралдаг. Хотоод хоосон байхаар суц бүглөрөөл уур хүрээ зүрхний цэцэл хурцсаал. Харин цадан бол цаанаас ирнэ төрөл ингээд. Нэрхгүй замтай боллоо. Тийм учраас мөсгүүчүүд маань сайн хоол хийж сураад ирчүүдийг нь хотоод орон жаргаж, уйрааж, хайрлаж хотоод орон бас баярлуулах гад байдаг шүү дээ. Нэр нь бас хотоод орон сорих гэж байд юм уу яа. Тэгэхээр Исаагийн хүү Исав үлснөөсөө болоод аяг хоолоор хэрүүлээ худалдсан шиг үлсэж 40 хоног моцог бариад үлссэн Есүс эзэн рүү ирээд наад чулууга талхуулгаад идээч гэж муу Есүс сорьсон байх нэ. Хоёрдугаар ишлээс харуул 40 өдрийн турш мацаг байсан тухай гарч байна. Харин 3-дугаар ишлээс диавол түн хэрвээ чи Бурхны хүн мөн юм бол энэ чулуунд талах бол гэж тушаалтаа тэгээд идчихэжтэй гэж хэлсэн. Есүс эзэн нөгөө чулууг талах болгож чадах байсан болов? Чадна. 5-7 засаар 5,000 гаруй хүнийг хооллож, нас бараад 4 хонсон Лазар хэмээх хүнийг амиалуулж, байгалийн хуулийг захиран усан дээгүүр алхаж, төрөлхийн согор хүнийг хараа оруулан, уйман хулган явжтай хүмүүсийг цэвэршүүлэн эдгэж байсан нэгэн учраас эзэн Есүс чулууг талхуулахад идэх хүч хангалттай байсан. Гэхдээ эзэн Есүсийн хариулт юу байсан бэ? Эзэн Есүсийн хариулт Лук номын 4-р эшлээс харуул хүн зөвхөн талхаар амьдрдгумаа гэж хэлсэн. Хүн зөвхөн талхаар амьдрдгумаа. Дутагдсан зүйлүүд маань хангаглаа гэд амьдрдгумаа. Хэрэгтэй бүх зүйлүүд маань бий болсон гэд амьдрдгумаа. Сайн хоол идснээр, тансаг хувцас өмснөөр, тухтай байшинд амьдрснараа хүн амьдрдгумаа гэдгийг эзэн хэлсэн гэсэн. Харин Бурхны хүсэл байгаа учраас бид амьдрч Бурхны үг бидний амьдралыг тэжээдгээ гэдгийг сануулсан байдаг. Матай номын 6-р бүлгийн 31-ээс 33-р эшлэл. Бас Матай номын 4-р бүлгийн 4-р эшлэлүүдийг харуул. Матай 4-р дээр харуул. Эзэн Есүс яг энэ түүх бас тэнд давтагдсан гэсэн дээр хүн зөвхөн талхаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж хэлсэн. За бүгдээ хамт чангаар хэлье. Хүн зөвхөн талхаар бус.
Бурхны амнаас гарах. Үг бүрээр амьдрнаа. Амен. Бурхны амнаас гарах үг бидний амьдрах он жилүүд амьдралын утга учирыг бүтээж яадаг байна. Матай 6:31-ээс 33-ыг харуул эзэн Есүс ийхүү номлосон байна. Тиймээс бид юу идэх вүлээ, юу уух вүлээ, юу өмсөх вүлээ гэж битгий санаа зов. Харин үндэснүүд энэ бүхнийг чамайг хайдаг Тэнгэрлэг эцэг тань харин энэ бүхэн та нарт хэрэгтэйг мэддэг. Гэж хэлээд 33 дугаар эшлэлдээ харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөв байдлыг тэгвэл эдгээр бүх зүйлүүд нэгж өгнө гэж хэлсэн. Нэгж өгнө. Эхлээд Бурхны хаанчлалыг Бурхны үгийг гэрэн Бурхны хүслийг гэрэн тэгвэл эдгээр зүйлүүд нэмж өгнө. Яагаад гэвэл энэ бүхэн бидэнд хэрэгтэй бидний Бурхан эзэн мэддэг юм аа. Хамгийн ихний зүйл нь юу вэ? Адгийн мууяр Иесус бидний хэрэгцээтэй зүйлсээр манд сордог. Өлөссөн нэгэн тоол хүнсээр мөнгө дутагдсан нэгэн санхүүгээр дамжуулан ямар нэгэн тутагдж байгаа тэр хэрэгцээнүүдээр бидний сордог байна. За харин хоёрт адгийн мууяр Иесус бидний шунал хүслээр манд дамжуулан сордог. Луг номын 4-р бүлгийн 5-аас 7-р эшлэлийг харъя. Дараа тэр түүнийг дээш аваачаад хоромхон зүр дэлхийн бүх хаанчлыг үзүүлв. Тэгээд диавол түүнд энэ бүх эзэншил болон тэдгээрийн сүр хүчийг би чамд өгье. Энэ нь бүгд надад өгсөн юм аа. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна. Тиймээс хэрвээ чи надад мөрөгвөл энэ бүгд чинийх болно гэлээ гэсэн. Энэ ишлэлээс харуул адгийн мууяр Иесус эзэн Есүс юу амласан байх нь вэ? Бүх хаанчлал гэж хэлсэн. Бас эрх мэдэл, сүр жавхлан үүнийг дагуулдаг асарыг эд хөрөнгө амласан. Өнөөдөр маш олон хүмүүс карьер гэдэг үгэнд аюул хавцдаг болчих. Чи одоо энийг ингэж хийгээд энийг өвчлөөд ингээд өөр гэсэн карьертай болооч. Өөр гэсэн карьертай болооч. Өөр гэсэн байр суурь олж аваач. Бусдын манд өөр гэсэн карьертай болооч ингэж энийг хийгээд ингээд карьертай болооч. Гэж би энийг маш их ятгадаг болж. Тэгээд үүний араас хүмүүс бас улаан шундаг болж. Харин монголчууд юу гэж ярьдаг вүлээ? Шунал ихэдвэл юу болно гэдэг вүлээ? Шулам болно. Шулам гэж одоо ямар ярьдаг байдаг. Яг Оросын үеийн дээр хараад баба яагаад нэг урт устай. Би зөвхөн чөтгөрхөөс илүү ядуу юм байна гэж бодсон. Урханаа хоцтой. Шунал бүгэдэг. Гэхдээ урханаа хоцтой үргэлж дутагдаж гачигдаж амьдрна гэсэн үг байна. Тэгвэл үүнийг хэлэхэд бид баяжих хүсэл за дээр нь байж болох хамгийн том хэлсэнд нь гараа сууж хэмсэн гэсэн бодол бусдын хүндлэлийг хүлээж бусдын алга дашилтанд дулуулаад амьдрах юмсан гэсэн нууцсан оддын өвчнөр өвчөж байгаа ийм цаг үед амьдарч байна. Хүн болгол од улч хийх гээд ихтэй очволж маналцах нь үн арай илүү юм л да. Тэндээс шин гал үсрэн тэгээд илч дулаан ялгарна тийм ээ. За үүнийг хэлэхэд од гэдэг чинь бол тэр хол байдаг зүйл байгаа даа. Тэгэхээр манай гэр бүлийн радиогийн нэг юм өрөө байдгийн од нь биш очин баяа гэж. За од бол ерөөсөө асар хол байгаа амьдрал нэг нөлөө байхгүй зүйл байна. Харин оч бол гэр орныг дулаад сууж дээр нь цай чанаж тэр гэр орнд байгаа хүмүүс хоолундаа хийж идэх гал одоо гарах их үндсэн байна. Оч үсрээ. Тийм учраас гэр бүлийн радиогоор бид нэр од биш очин баяа гэж уриалаад байгаа. Тэгэхээр шунал гэдэг энэ зүйл цаанаа цаанаа нууцхан од болох өвчин дотор өвчилж гисэн нэг вирусээр өвдсөн хүмүүсийн амьдралын нэг зорилго шиг харагдаад. За тэгэхээр манайхаа бидний амьдралд шунаж хүсэж дурлаж болох тэр зүйлүүдийн мууяр Иесус бидний өмнө өгөөш болгон бас гаргаж ирдэг байна. Тэгэхдээ би таныг ямар ч шуналгүй амьдраараа юу ч битгий хүсээрээ урхаанаа байгаараа өвчин зэлмэн байгаараа байсан газраа тэгээд эзний гэртэл хийж тийшээ явахгүй ахиж твшгүй хүлээж байгаараа гэж хэлэх гээд байна. Харин шунал гэж хэлэгдээд байгаа энэ зүйл. Шунал гэдэг энэ зүйлийн цаана амьдралын бүх утга учир нь эд хөрөнгө байр суурь нэр алдар болж явах энэ төрөлөөс хол байгаараа хамгаалагдаарай гэж ятгамаар байна. Энэ дэлхийн хамгийн баян хүн болох Соломон хаан сургаалт төгс номын 15-16 хэлэгтээ асар их хөрөнгөтэй сэтгэл төгшил суудснаас багс хантай эзнээс нэмээд суух нь илүү дээрэ гэж хэлсэн байна. За бас 1-р Тимот номын 6-гийн 6-аас 10 дугаар эшлэл.
Харин сүсгэлэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг юм аа. Учир нь бид энэ ертөнцид юу ч авч чадаагүй мэдээж бид эндээс юу ч авч чадахгүй. Хэрвээ бидэнд хоол хүнс хувц сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтонд ба өрхөнд мөн зүсэн бүрийн мөнхөг хордуулдаг хүсэл дундаг. Эдгээр нь хүмүүсийг өгөөрөл ба сүрэл хүргэдэг гэнэ. Юу гэж вэ? Баяжих хүсэлтэй хүмүүс нь яадаг гэж вэ? Өгөөрөл ба сүрлийг хурааж авна гэнэ. Үргэлжлүүлээд хараа 10 дугаар эшлэлээр. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүсснээр итгэлээсээ төөрөн одож түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ гэсэн. Түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. Адгийн моёрын сүнсний сорилтонд эзэн харин хэрхэн хариулсан бэ? Эзэн дэлхийн бүх хаанчлалыг нэг доор үзүүлээ. Тухайн үед дэлхийг бараг захирч байсан Ромын хаанчлалыг ч бас үзүүлээ. Тэгээд энэ эрх мэдэл сүр жавхлан би чамд өгье. Харин чи надад нэг л удаа өргөчхөө гэж моёр Иесус ятгсан байна. Харин эзэн Иесус хариулахдаа чи өөрийн бурхан эзэнд мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдгаа гэж хариулсан байна. Бидний зүрх сэтгэл яг энэ зүрх сэтгэл байна. Бурханд үйлчилж эд баялагт биш. Бурханд л хүндэтгэл өргөж эд баялагын араас, нэр алдрын араас шунаж, дурлаж, хөөцөлдөж биш. Харин Бурханы орш хөөцөлдөж амьдраа гэсэн хүслэн байна уу? Ийм зүрх сэтгэлтэй амьдраа гэж эзэн өнөөдрийн үгээр биднийг бас ятгах байна. Амен. Өмнөд Солонгосын Суан хотын Суан Баптист гэж цуглааны пастор Биликийн пастор үйлчлэлийн баяр хөөргөд номд нэг сонирхолтой зүйл хэлсэн байсан. Тэнд юу гэж үтсэнхээр Биликийн пастрыг хэсэг хүмүүс ирээд ятгах л дээ. Та бол их нэр хүндтэй хүн. Ер нь бол улс орнол чинь яг таар хэрэгтэй. Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд та нэр дэвшээч. Та бол гарцаагүй ялна да. Таныг бол маш олон хүмүүс дэмжинэ гэж ятгасан. Гэтэл Биликийн пастор маань юу гэж хариулсан гэж уучлаарай. Хэн ч өөрийнхөө хүслээр өндөр месснээс доошо бууж ирдгүй шүү дээ гэж хэлсэн. Ойлгож байна уу те? Эзэн дүүлжих нь бусдыг мөн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр байр суурьнд очихоос илүү өндөр хөв тавьсан гэж хэлсэн гэсэн. Харин эзэн Иесус яг л энэ үгээр моёр Иесусны эсрэг эцэргүүлсэн тунхагласан. Зөвхөн өөрийн бурхан эзэндээ хүндэтгэл үзүүлж түмэнд үйлчлэл гэж бичигдсэн байдаг гэж эсэргүүлсэн хэлсэн. Бүгдээ дагаад хэлье. Зөвхөн бурхан эзэндээ хүндэтгэл өргөж би түмэнд үйлчлэл болно. За энэ бол зөвхөн дагаж хэлсэн үг ш. Таны амьдралын тунхаглал байгаасаа гэж ерөөё. Тийм шүү ахтус нь эзэнд үйлчилж эзэнд амьдралаа зориулах нь энэ дэлхий дээр хамгийн дээр хувь тавилан юм. Адгийн моёрын сүнс бидний хэрэгцээтэй зүйлсээр дамжуулан сордог бол бас бидний шунан хүсдэг байр суурь, нэр алдар, сүр хүчээр дамжуулан биднийг сордог байна. Гуравт нь адгийн моёрын сүнс биднийг эргэлзээгээр мөн дамжуулан сордог байна. Дөрөвдүгээр бүлгийн 9-10 эшлэлийг харуул тэр түүнийг Ерүсалим руу аваачаад сүмийн бараа дээр зогсоосон гэж байна. Хоёр сорилт байхгүй, амжилтгүй болгоод гурав дахыг ажиллуулж хэлж байна. Тэгээд сүмийн бараа дээр зогсоогоод юу гэсэн бэ? Хэрвээ чи бурхны хүн юм бол за хамт уншия. Эндээс доош үсэр. Тэр тэнгэрч надад чамайг хамгаалах талаар тушаана. Чамайг хөлөө чумд цогцохыг гэсэндээ тэд гар дээрээ чамайг өргөөд явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэж. За энэ үстэй үнэхээр сонгодог сорилттой байна. Яа тэгэхээр бичигдсэн байдаг шүү дээ гэдэг хэсгийг хараарай. Бурхны үгнээс иш татан байж эзнийг сорьсон. Тэгээд эзнийг үгсэн бэ? Үнэхээр бурхан чамайг хайрладаг юм бол чи үнэхээр бурхнаас илгээгдсэн бол тэнгэрч нэрээ явуулаад чамайг хамгаална шүү дээ. Чи яг бурхан чамтай хамт байгаа эсгийг шалгаад үсрээч гэж хэлж байна гэсэн. 90-ад оны ихэр акшн гэдэг кино гардаг байлаа. Үзчихсэн үү? Ариуна гэдэг нэг бүсгүй нэг залуутай учраа. За тэгээд хайр дурлал эдрэтэ юмнууд болжуулж аваад эцэсний бол дэвлээ. Өөрийг нь тоосонгүй гэдэг ариуна шатахнаас үсэрдэг. Тэгээд тэрний дараа юу болсон гэхээр 10 жилийн хүүхдүүд өнөө киног үзээд нөгөө киногоор нөлөөлөгдөв. Хэн нэгэн охин юм уу хэн нэгэн залуу дурлангууд тоохоо болохоор энэ тэндээс үсрээд тус. Манай ах ч гэсэн нэг ангийн охин дурлаад
ангийнх нь охин тоохгүй болгоод ах маань чартаакнаас биш пүнкрийн дээрээс айгүй амтайртай бас. Пүнкрийн нөгөө орцны дээдлийн юу ш. Тэндээс өсрөө шагаа хамсалж байсан. Яг л нөгөө охин тэгээ тоогоогүй юу яг тэгээ шагаа мултраад энэ доглоо тэгээд идчихсэн. Бас пүнкрийн дээрээс өсрөөд байгаа маа. Яг үнэхээр чамд санаа тавьдаг юм уу? Бурхан үнэхээр чамайг анхаардаг болов уу? Чи яг Бурханы анхаарал халамж дотор байна уу? Бурхан чамтай хамт байна уу? Тэр чиний залбирлыг сонсож байгаа болов уу? Гэсэн үгнүүд заримдаа бидэнд шивнэдэг. Гэхдээ тэр харалтаа. Бурхан яг чамд тусалж байна уу? Тэр өөр хүмүүсийн амьдралыг хараад нүдэн дээр чинь хөвчин цэцгэлж байна. Чи бол байгаа газараа гаццсан байна шүү дээ. Бурханы анхаарлаас гараа явцсан байна. Үнэхээр Бурхан чамд хайртай юм уу? Шалгаж үзээч, туршиж үзээч, сорж үзээч. Гэсэн бодлоор таны толгойд эргэлдэж байсан байна. Нэг биш удаа. Гэхдээ Библиэс мэдхэд эдийн ишлийг хамтдаа харъя. Яаков номын 1-р бүлгийн 6-аас 8-р ишлэлдэр харин тэр ямар ч эргэлзээгүйгээр эзнээс гуйг. Учир нь эргэлзэж байгаа нэг нь салхиар туулдан давлгаалах тэнгисийн долгио мэт юм аа. Тийм хүн эзнээс юм авна гэж бүү найдаг. Тэр хүн хоёр санаа өрлөгч бөгөөд бүх үлдээ тогтворгүй байдгаа гэж хэлж. Эзэн эргэлзэгч нэгний амьдрал дээр ивэд асахгүй гэж хэлсэн. Бас итгэлгүйгээр Бурханд яадаг бай. Таалагдана гэдэг боломжгүй гэж хэлж. Итгэлийн эсрэг талын зүйл бол эргэлзээ. Моёр Иесус нэг биш удаа бидэнд Бурхан үнэхээр чамд хайртай юу? Тэр үнэхээр чамд туслах болов уу? Тэр чиний залбиралд хариулах уу? Энэ яг уу? Үнэхээр чи түүний анхаарлын төвд байна уу гэж биднийг эргэлзүүлдэг. Эргэлзээ эцэстээ биднийг итгэл рүү биш харин гомдол тэгээд эзнийг шалгаж сориход л хүргэдэг байна. 1-р Коринтын 10-р бүлгийн 9-р ишлэлдэр Израильчууд Египтээс гарч яваад сүрсэн тухай нэгэн багц ишлэл байдаг. Тэр ишлэл дотор яг тэдэн шиг эзнийг эргэлзэж сорихгүй байцгаая гэж Паул Коринт хотын чуулганд ятгсан үг байна. Харин энэ түүхэн Тооллог номын 21-р бүлэг дээр гардаг. Израильчууд Египтээс гарсны дараа Канаан утгаар дайран өнгөрж байхдаа хэсэг хүмүүс тэднийг оролдож хэлсэн. Ингээд Израильчууд Бурханаас асуудаг бид энэ хүмүүстэй тулалдахгүй гэсэн. Тэгээд эзэн тулал би таны гарт ялд төгнөгсөн тэгээд тулалдсан янзсан яаж дуусаад тэр цөлийн замаар цаашаа аяллаа үргэлжлүүлдэг. Харин цөлийн замаар үргэлжлэж явах үедээ тэд жоохон ядарсан. Тэгээд тэд эргэлзэж эхэлдэг. Бурхан үнэхээр биднийг амлагдсан газар аваачих уу? Бид үнэхээр сүү балаар бэлгсэн Бурханы ёроор бэлгсэн тэр газар очих уу? Яг үнэхээр үү? Үгүй баг ингэж яваад энэ цөлдөө үхэж мэдэх юм байна. Ингэсэн бол Египттэй буцаад очсон дээрээ гэж гомдлож хэлдэг. Харин 1-р Коринт номын 10-р бүлгийн 9-р ишлэлдэр тэд Бурханыг ийхүү сорьсон гэж хэлсэн. Эргэлзэж байгаа нэг нь эргээд явуулдаг гэхээр эзнийг шалгаж сорж, эргэлзэж, эргэлзэнээс болоод гомдлон буфтанч гэлээ. Ингээд эцтэй юу болсон бэ? Эзэн хорт могоо гэлгээж өнөө эргэлзсэн хүмүүс маань мянган могоод хатгуулан үгсэн. Эргэлзээ ирэх үед бид эргэлзээг ярьж эхлэх үед ямар нэгэн хорт зүйлүүд бидний амьдралд ямар нэгэн асуудлууд ирж биднийг өвчтөн хатгадаг байх нэ. Хэрвээ ямар нэгэн эргэлзээ төрүүлэх зүйлсийг таны чихэнд адгийн мөрийн сүнс шивэрвэл та Лук номын 4-р бүлгийн 12-р ишлэгийг санаарай. Эзэн Есүс яг ингэж эргэлзээгээр түүн рүү ятхан түүнийг уруу татаж байсан адгийн мөрийн сүнсний ятгаланд чи өөрийн Бурхан эзнээ сорж үл болно гэж бичигдсэн байдгаа гэж тунхагласан. За энэ үгийг бүгд хамтдаа хэлье. Чи өөрийн Бурхан эзнээ сорж үл болно. Амен. Хажууд байгаа руу харж байгаа дахиад хэлэхдээ сайн үг. Лук номын 4-р бүлгийн 13-р ишлэлийг үргэлжлүүлээд харвал ингээд диавол сорилтон бараад тохиромжтой цагиртал яасан бэ? Түүнийг орхин одсон байна. Адгийн мөрийн сүнс бидэнд лөө 3 янзаар товчлог байна. Эхнийх нь бидэнд дутагдж байгаа хэрэгцээтэй зүйлээр яг л залбирлын хариулт мэт зүйлүүдээр биднийг өгөөшин оруулдаг байна. Тэгээд өгөөшийг үнхээр авчих юм бол юу болох вэ?
өгөө шиг өмгөөл авах юм бол тэр биднийг гогдож өөрийнхөө хүсэл төлөвлөгөө ямын зүйлүүдтэй хэрэгэлдэг. Мөн адгийн мөрийн сүнс биднийг шунал болон хүслээр нь дамжуулан сордог байна. Байр суурь, эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө хүсэл шуналаар нь дамжуулан тэр бас биднийг өгөөшөөрөө гогддог байна. Бурхан адгийн мөрийн сүнс биднийг эргэлзээгээр дамжуулан сордог байна. Үнэхээр Бурхан чамд анхаарал тавьдаг уу? Үнэхээр Бурхан чиний гуйлтанд хариулах уу? Чи Бурханы анхаарлын төвд байна уу? Гараа эзэмшүүлсэн. Чамд арай л бага анхаарал тавиад байгаа юм биш үү? Гэж сорж бидний бас л өгөөшөндөө багтдаг байна. Энэгүй түүхээс сурж болох хамгийн сүүлийн зүйл нь Эзэн Есүс энэ бүх уруу датлагыг хэрхэн ялан дээлсэн бэ? За өнөөдрийн сургаалын хамгийн гол хэсэг гарах гэж. Энэ уруу датлагуудыг Эзэн Есүс хэрхэн ялан дээлсэн бэ? Эфес номын 6-р бүлгийн 17-р эшлэл. Сүнсний сэлэн буюу Бурханы үгийг ав гэсэн үг. За бүгдээ хамт хэлье. Сүнсний сэлэн буюу Бурханы үгийг ав. Би танаас нэг юм асууя. Танд сэлэн байгаа юу? Танд сэлэн байгаа юу? Харин сайд Иесус сэлэнний хөө шиг том хөөтэй. Тэгээд суглангууд нэг жижигхэн томрох шиг гарч ирж байна. Тэгээд сугалхаас чичмээр юм да. Зөвхөн харуулаад ингээд суглангууд онгоод байна шүү дээ. Хомсны утгасыг жижигхэн дотроос нь гарч ирдэг. Яг үнийг хэлэхэд бид нар зарим нь сэлмээр суулгах үед хойно дотроо хомсны утгасыг юмтай байгаа. Эзний үгийг та хэрэг уншиж, хэрэг Бурханы үгтэй хамт ойр байгаа вэ гэдгээс энэ шалтгаан. За би танаас дахиад асууя. Танд сэлэн байгаа юу? За царим чимээг болцсон. Хомсны утга байгаа гэж. Хажууд хөнөөс асууя. Танд сэлэн байгаа юу? Хомсны утга байгаа. Адгийн мөрийн Иесус дайраад ирсэн чинь марагаас уусч хомсны утгасан жижиг. Тэгвэл сонгохын бол онгоод орохоор юм байна шүү. Тэгвэл мөрийн Иесус тэрээр наваа шидэж чигчлээ. Гэтэл мөрийн Иесус сэргүүлэл яаж вэ? Иесус эзнийг сорихтоо Бурханы үгийг барин сорж байна. Гэтэл итгэгч нар өөрсдөө үгийг заримдаа мэддэггүй. Тийм учраас бид яг сэлэмний хувийн дотор хомсны утгатай юм шиг явж байна. Харин эзэн юу гэж хэлсэнгээр сүнсний сэлэн болох Бурханы үгийг аваарай гэж хэлсэн байна. Еврей номын 4-р бүлгийн 12-р эшлэлээр учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй. За намайг дагаад хэлээрэй. Амьд. Идэвхтэй. Хоёр талтай эрттэй. Гараа ингээд өргөдөө. Хоёр талтай эрттэй. Яа. Ямар ч хурц эртнээс хурц. Эзний үг бол яг л юм байна. Үнэхээр амьд идэвхтэй, хоёр талтай эрттэй ямар ч хурц элтнээс хурц бөгөөд энэ бол үнэхээр сүнсний сэлэм юм. Адгийн мөрийн сүнснээс ирж байгаа уруу датлагуудыг яах вэ? Эзэн Есүс хэрхэн адгийн мөрийн сүнсийг эсэргүүцсэн талаар бүгдээр үргэлжлүүлээд тавал Дэд хууль номын 8-р бүлгийн 3-р эшлэлээр хамгийн ихний тунхагласан үг нь гарч байгаа. Библиэс ч татсан байгаа биз? Хүн зөвхөн талаар амьдардаг ба харин эзний амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэж Дэд хууль 8:3-аар хэлсэн. Бас түүнд янз бүрийн шунал хөдөлмөр зүйлсүүдийг харуулах үед эзэн Есүс эсэргүүцсэн зогсохдоо 1-р Самуэль 7-гийн 3-р эшлэлийг барьсан. Зүрх сэтгэлээ эзэн хандуулан зөвхөн эзэнд л үйлчлэх гэсэн. Харин түүнийг Иерусалимийн сүмийн хамгийн өндөр хэрмэн дээр зогсоогоод доошоо үсрээ. Бурхан чамайг хамгаалж штэ ингэж бурхан үнэхээр чамд хамт байгаа. Хараач мэдрээч хамсаач гэж ятгах бид. Эзэн Есүс Дэд хууль номын 6-гийн 16-р эшлэлийг барин эсэргүүцсэн. Та нар өөрсдийнхөө бурхан эзнийг сорж үл болно гэж бичсэн байдгийг маань хэлсэн. Амен. Хэрвээ адгийн мөрийн Иесус танд хүрээдвэл та яах вэ? Олон жилийн туршлага эсвэл итгэлийн амьдралын одоо гэрчлэл юу хэвэ? Аль эсвэл одоо амнцраараа ялах уу? Яг таach байлаа чи. Нэг удаа
манай мөнхийн цуглааны хорлоо гэмээ орой цуглаан дараа гэрлэг болох ярьж байсан. Тэгсэн чинь манай магтан дууны ахлыг солиход жоохон оролдохгүй хав арга хугадмаар болох явж байхад нараас нь дагсан. Сэмэрхэн дагаж явж байгаа хав арга хугадмаар шүү дээ. Хөөе, орлоо. Тэгээд ингээд хамт нуугдчихсан. Тэгсэн чинь орлоо эргэж хараад ингээд гайхаад амандаа ямар нэгэн ингээд нүглээ явсан. Тэгэн гол нь дахиад сэмэрхээс дагаж байгаа. Хөөе, орлоо гэсэн. Эргээд хамт дахиад шогийн модаар ингээд нуугдчихсан. Тэгсэн чинь тэнэ эргэж хараад нүдэн аягүй том болоод ингээд баах хэмээрээд явсан гэнэ. Тэгэн гол нь дахиад сэмэрхээ дагаж байгаа 3 дахь удаа. Хөөе, орлоо гэсэн. Тэгсэн ч орлоо эргэж хараад амар том харж ярьчихсан. Битгий соёо гэж яваад ирсэн. Тэгээд дараа нь нэгээс асуусан та юу бодож тэгэж хэлсэн. Яг муу ярин Иесус оролдоод ингэж бодохгүй юу. Тэгээд муу сүнс нь хандаж хэлж байгаа. Битгий соёо. Муу ярин сүнс гэрмээ таныг оролдуул та бас юу гэж хэлэх вэ? Та тэгж хэлэхгүй шүү юу вэ? Тэгж хэлэхгүй харин Бурхны үгийг бариад яах вэ? Сүнсний сэдв болон Бурхны үгээр зачна гэсэн. Амен. За бүгд хамтдаа хэлье. Эзний үгийг бариад ялалтууд амьдрцгаая. Амен. Учир нь Еврей номын 4-р бүлгийн 12-р эшлэлээр хэлсэнчлэн Бурхны үг бол амьд, идвэгтэй, хоёр талтай ихтэй ямар ч хурц илтнээс илүү хурц юм аа. Амен. Та илтнийхээ, сэлэмнийхээ хурц сэлэмтэй яваарай. Амен. Бүгд хамтдаа суулгаасаа авсан. Марталын баг гарч ирээрэй. Өнөөдрийн сургаалыг дүгнэе. Лук номын 4-р бүлгийн 1-13 эшлэлдэр эзэн өнөөдрийн түүхээр дамжуулж биднийг ятхан бас биднийг урамшуулж. Мосус биднийг уруулдахдаа дурлан татгалзахын аргагүй. Маш их хэрэгтэй. Тэр бүхэл залбирлын хариулт гэж андуурмаар хэрэгцээт зүйлсүүдээр дамжуулан тэр биднийг уруулдаг. Ингэхдээ тэр яг хизээ уруу татах, хизээ сорхоос сайн мэддэг нэг. Таныг ямар нэгэн чухал шийдвэр гаргах үед, таныг ямар нэгэн чухал цаг үе рүү хөл тавих үед, таныг Бурхны хүслээр алхаад эхлэх үед, тэр соргч ирээд та биднийг уруу татаж сорж хэлдэг. Ингэхдээ тэр бидний 3 янзын аргаар мэдлэлд орчдөг байна. Бидний хэрэгцээтэй зүйлсээр сордог. Бас биднийг шунал болон хүслээр дамжуулан сордог. Мөн биднийг итгэлийн эсрэг талд байдаг эргэлзээ гэдэг зүйлсээр биднийг ятгахж сордог. Харин бид хэрхэн уруу татлаг ба сорилтуудыг алан дийлэх вэ? Хоёр талдаа иртэй, хурц илтгэд, амьд өгөөд идэвхтэй, эрх мэдэлтэй Бурхны үгийг бариад бид урагшлах хэрэгтэй. Эзэн та биднийг ялагчд байгаасаа гэж дуудсан. Эзэн та биднийг ялалтын замаар дуудсан. Ингэхдээ эзэн сүнсний сэлэн буюу Бурхны үг болсон Библийг та бидэнд ерөөл болгож өгсөн. Та сэлэмнийхээ хувьд хумсны хутгатай биш харин сэлэмтэй байгаа. Хамтдаа эзний үгийг бариад бүгдээрээ ялсаар урагшлая. Амен. Бүгдээрээ Бурхны үгийг хартаа өгье. Библиэд хүмүүс Библиэ бариарай. Харин Android Библиэд хүмүүс яг Android Библийн хэсгийг гаргаад бариарай. Тэгэхгүй өргөсөн ч бахан Facebook-ийн үнэнд барьсан. Яг Библийн хэсгийг гаргаад. За бүгдээрээ хамтдаа тунхаглая. Их эзэн сүнсний сэлэн болох амьд бөгөөд идэвхтэй хоёр талдаа нэртэй таны үгийг барина. Би ялалтаас ялалт руу урагшлах болно. Та надад сүнсний сэлэн болгож эртээ илд болгож энэ үгийг өгсөн баярлалаа. Энэ үгэнд дагуулсан
нууцуудыг надад өгсөн ерөөл гэж би талархан хүлээн авч байна. Энэ үгэн дээр миний тухай хэлэгдсэн бүх үгсийг би талархан хүлээн авч байна. Энэ үгэн дээр намайг юу хийж чадна гэж хэлсэн. Бас надад ямар хувь тавилан өгөгдсөн гэж хэлэгдсэн. Би тэр бүх үнэнд итгэж байна. Сүнсний сэлэн болох таны үгийг бариад би тулалт болно. Явсаар танийга гэрчилсээр өөрчлөх болно. Эзэн Есүсийн нэрээр. Амен. 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 Эзэн алдарш болтугай.